Сайн мэцгаанаа залуучуудаа, миний монголчуудаа. Намайг Отгонбаатарын мөнхчин гэдэг. Өнөөдөр та бүхэнтэйгээ би инээж мэдлээгүй намайг уучлаарай. Би яагаад инехгүй байна вэ гэхлээр та бүхэн харж байгаа миний нүүр улаалттай байна. Нүдэнд нөлн сураалттай. Би согтуу байгаа юм биш шүү. Ямар нэг мансуурлах үс сэргэлээгүй шүү би. Би өнөөдөр дөнгөж сая хичээлээ хийгээ сууж идэл. МСС 200 хужаа Монгол залуу зоцсныг хараад уушиг зүрх дэлбрээд савсах шиг боллоо. Миний ямар их зэвүү үрж байна. Миний ямар ихтүүцлэх үрж байна. Өнөө өглөө дөнгөж өглөө босоод би иш хүчээ аваад энерги эзэн Чингисээс аваад би гараад ажилдаа явах гэтэл Ньюс ЦГМ-ний хятад жолооч монгол хүнийг дайраа зүхтаад олдохгүй байх гэсэн мэдээг аваад өдөржингөө гонигтай явлаа. Яац юм бэ? Энэ нутагт эзэн гэж алга. Дуртай нор тэрэ давардаг болч. Хууль цааз гэж авлаг. Иргэнээ хамгаалах бодлого алга. Иргэнээ хамгаалах хүч алга. Цагтаа сэргийлэх бүх зүйл нь иргэнийхээ эсрэг ажилт юм байна. Эх хоёрын шоунд дээр 300 цагт очиод жирийн нэг монгол залуу зодуулах нэг цагт очтгүй юм байна. Гэхдээ бид дэндүү дээрлэхүүлж байгаа. Бидний дээрлэхүүлж байгаа шалтгаан буруу бас бидэнд өөрсдөд нь байгаа. Бид нэгдэж чаддаггүй ард түмэн. Бид дандаа нэгээ доош нь татдаг эсвэл чижилж буруу шааж явдаг. Би энийг бүр гүн мэдэрсэн би гадаадд би Америкт ирээд би энийг бүр гүн мэдэрсэн. Яасан бэ гэхээр би Сан Францискод Монгол хоолны ресторанд яваад орлоо л тоо. Окленд хотод. Ингээ Монгол хоолны ресторан би ямар их гоё юмс гэж Монгол хоолоо идэх гээл өстой хуушур идэх гээл ямар гоё юмс. Гэтэл ортол надад меню ч өгөөгүй. Намайг хүн гэж тоогоогүй. Хүн орж ирлээ ч гэж хараачгүй баг. Гэтэл яасан? Нэг муу хоржгор шар үстэй цагаан ороод ирэхэд "Hello, how are you?" сайн уу гэж бүрстэ хүчилээ. Ингэж монгол хүнээ дорд үзэж гадныхныг дээдлт юм байна. Гадаадд хүртэл хүний нутагт байхдаа хүртэл. Ийм учраас бид нар нэгдэж чадахгүй байгаа. Ийм учраас бид нар энэ хөгийн хужаануудад дээрлэхүүлээд байгаа. Бид биш бидний хүүхдээц. Бидний хүүхдээц заяа. Алтан улс хятадууд нэг баатрын л өснийх нь үзүүрт хүрэхэд л бид нэр нутгаараа босч дайлан эзэлдэг байсан юм. Одоо мэдээж цэрэгдээ хөдөлгөөл дайлан эзлэн гэсэн үг шүү дээ. Гэхдээ л энэ арай дэндүү даварч. Залуучууд бид нэгдэх хэрэгтэй. Бид оюунаараа хүчээрээ ухаанаараа бид энэ бузарлагдсан нийгмийг цэвэрлэх хэрэгтэй. Энэ олигархсан нийгмийг авч хаях хэрэгтэй. Зүрх рүү хатгуул чинь үнэхээр миний уур үрж чинь. Үнэхээр надад хэлэх ч үг олдохгүй. Монгол хятадд дээрлэхүүлэх ёсгүй шүү. Монгол эзэлж авсан. Монгол нэгт байсан. Монгол дээрнэж хурааж авсан болохоос дээрлэхүүлж дорд орж яваагүй юм шүү. Энэ бол дохиос шүү залуучуудаа. Бид нэгдэх хэрэгтэй. Бид нэгдэх хэрэгтэй. Ямар нэг төрийн бус байгууллага юу гэдгийг элсий, нэгдий, хамтран ажиллая. Өшөө удаа даруух юм биш гэж чадахгүй нэ. Надад санал бодлоо хуваалцаарай залуучуудаа. Баяртай.